Би хоол идэх дуртай. Хоол идэх дургүй хүн гэж бас юу аах вэ? Тэгээ өнөөдөр хэдүүлээ хоолны талаар ярилцуулна. Энгийн хоолнууд биш. Дэлхийн хамгийн эвгүй хоолнууд. Окей. Тэгээ би та нараас эхлэхийн өмнө гуйх юм байна. Өнөөдөр 13 төрлийн хоол байгаа. Өнөөдрийн менюнд бидний идэх менюнд 13 төрлийн хоол байгаа. Тэгээ би та нараас энэ 13 хоолноос хэдийг нь яг өнөөдөр та нарын урд байвал идэж чадхаа гол нь шударгаар хэлээрэй заяа. Би бол та нарыг энэ 13-аас бол за нэг хамгийн дээд нь 5-аас бол дээшлэхгүй байх гэж бодож байна. Гэтэ ямарс харцгаая. Хин хамгийн өндөр оноо авахыг харцгаая. Гол нь шударгаар оролцсон шүү. За юу guys. За эхний хоол юу вэ гэвэл та нарын төсөөлч хүний хоол байгаа. Та нарын дийлхэн намайг Францд амьдардаг мэдэх бах. Тэгээ Франц нэг хоол байгаа. Тэгээ яг үндэсний хоол гэж хэлэхэд хэцүү баха. Яг Франц үндэсний хоол үгийг мэдэхгүй байна. Гэтэ Парист биш үү? Энэ хоолыг зардаг ресторанууд хөөрхөн байдаг, нэлээд байдаг. Тэр нь юу вэ гэхээр бах мэлхийн шарсан хөл. Тэгээ одоо бол бас гайвуугаас нь эхэлж байгаа шүү дээ. Тэгээ энэ бичлэгийг нэлээд имзэг хүмүүсээ бол үзэхгүй байж болно. Окей. За бах мэлхийг бид нар яг одоо харж байна. Бидний идэх бах мэлхийн гуй харж байна. Харж байгаа маш том бах мэлхий. Дэлгүүрт бол ингэж зарж идэм байна. Францд бол арайч ингэж зарахгүй. Бас арайч ингэж бол зарахгүй. Би харж байгаагүй. За ингэж яг ингэж савлгаатай хоёр том мэлхий баг энэ эмхтэй гарных нь гартай ижил хэмжээтэй их овоо том мэлхий баг харж байгаа. Хоёр мэлхий $8. Тийм ч үнэтэй ч биш, тийм ч хямдхан биш. Окей? За. You take a pair of pliers and we're going to pull the skin off the leg. Шууд бахаар татчих тийм ээ. Okay. You're going to cut right through here. Dispose of this part. I know some people cut off the feet, but I'm just going to leave the feet on. And then you cut this part in half. So you have two. Okay. Ингэж эхлээл ийм болж дуусна. Ингээ хараад мэддэхгүй байгаа сте guys. Ингээд идэхэд бол дахианы мах шиг харагдаж байгаа сте. Энийг Франц маягаар шаарсан байна. Харж байгаа. Ингээ харуул мэддэхгүй байгаа сте. Бах мэлхийн хөл гэж. Дахианы жижигхэн гой шиг л байгаа сте. Let's try. За ингээ сайхан идэж ин да. Тэгээ Парисын нэг хэсэг авиг хоолны газар байдаг. Тэнд бас нэг газар нь нэг хідэн яг мэлхийн хөл зардаг газрууд нь бөөгнөрсөн байдаг байхгүй юу? Тэгээ тэрний хажуугаар би явх болгондоо за нэг өдөр та нар бах мэлхийн хөл идэж үзүүлж мукбанк хийн гэж зүгээр тийм бодол орж ирээд байдаг байсан. Тэгээ яа ч юм олон жилийн дараа хийгээгүй. Угаасаа чадахгүй бах. Тэгээ миний идэж чадахгүй цөөхөн хоолнуудын нэг бол энэ уучтаараа төлөвлөгөө цуцлагдсан. Окей. Зүгээр харцгаая. Яаж идхийг харцгаая зүгээр. Тэгээ та нар сонирхуулж хэлэхэд өөр нэг Франц хоол юу вэ гэвэл энэ бол бас яг үндэсний хоол гэж хэлж болно. Айгу алдартай. Тэр нь болохоор юу вэ гэхээр амталсан дун иддэг яг зөв эскарго гэдэг. За яаж хийрий харж гин Франц өвөө маань. Several days ago, which are ready to go in the pot. But first they need to be thoroughly washed. Угаалаа. The meats are really softer. It takes 90 minutes for the snails to soften. The muscle meat is separated. Garlic амтлан одоо нэг сармис мармистэй янз бүрийн юмар амтлаад тэгээ буцаад хийчдэг. The edible parts of the snail are put back into the shells. Энэ бол гоё амттай. Одоо харахаар жоохон эвгүйж магадгүй. Now just 10 minutes more in the oven. Ингээд сайхан болгож байна. Энэ бол дажгүй зууш. Ер нь бол тэгээд монголчууд бас хөрхэн дуртай шүү. Гэхдээ яг үндэ би бол яг дуртай гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь л дайжгүй надад бол дайжгүй санагддаг. Гэхдээ энэ нөгөө 13-т орохгүй шүү. Энэ 13-т орохгүй шүү. Тэгж булгаацахгүй шүү та нарыг. Дараагийн хоол юу вэ гэвэл биш үү? Хоёрт хоол юу вэ гэхээр за дараагийн хоолыг бид бүхэн харж байна. Энэ бол Филиппин хоол. Дэгдээхээтэй өндөг. Өөрөөр хэлбэл өндөг дэгдээхээ болох одоо тэр яг нэлээд ойртуулж ягаад иддэг гэж ойлгож болно. Харахад бол маш эвгүй харж байгаа. Та би бол үнэ хэлье. Би бол идэж чадахгүй. Намайг зүгээр тооноос ахсаарай. За ёо. Би идэхгүй шүү ана. Нэг битгий чанаарай. За CG TV маань эвгүй хоолыг одоо ютубер очиж Филиппинд очиж идсэн байгаа. Яаж идсэн нь харцгаая. Соустай ирсэн. За энэ соус нь болохоор жон давсархуу халуун ногоотой юм амтлагч байдаг гэдгсэн. Тийм байна. Нилээ халуун ногоотой соус байна. Ямар ч хоолыг халуун ногоо давс хоёроор амтлахад бол гоё л мах амтагдана л та. Соус нь болохоор энэ балуутынхаа амтыг нилээн дарж өгдөг гэж хүмүүс ярьд юм байлээ. Энд жоохон энэ давс байна.
За ингээд давсыг нь ингээд энэ талдаа ингээд асгачих. За миний хувьд ч гэсэн бас нэг алуун ногоо ивдгүү учраас энэ соусыг бол нэг хэрэглэхгүй гэсэн бодолтой байгаа. За соус хэрэглэхгүй бол тэгэл Одоо шүлэн юм уу да тий шүлэн хүмүүс уучт юм байлаа. Одоо тэгэхээр шүлэн ингээд хүн гэсэн үг шүү дээ. оо бро. Шүдуулаа. Амжилт. Амтны юм байна. Шүлэн нууцсан. Амтын л хэл. Яг шударгаар хэлээрэй. Та бүхэн тэ харуулъя. За ингээд манай балуут маань харагдаж байна да. Балуутыг болохоор 3 янзын өндгөөр хийж болд юм байлаа. За ер нь бол ямар ч өндгөөр хийж болдог гэсэн тийм. Хамгийн түгээмэл нь болохоор нуусны өндөг. За нуусны өндөг ч юм уу ямар ч нуусны өндөг гэж болно. За мөн бас дахианы өндөг бас байдаг гэсэн. Энэ за тэгээ балуутай идэ да. За. Цагаан нийтчлээ. Окей. Эсвэл дахианы өндөг байдаг гэсэн. За хоёрдугаарт бол энэ одоо өндөгнүүдийг бол буслахтаа 30 минут буслагдаг. Гэхдээ буслаж байгаа өндөгнүүд маань болохоор 14-өөс 21 хоногийн хугацаанд бойжлоо өгсөн юм өндөг байт юм байна. За мэдээж 2 3 7 хоногоос илүүтэйгээр болцсон балуутууд болохоор бүр илүү том дэгдэхээ гарч ирдэг гэсэн. За тэгэхээр тэр дэгдэхэнүүдийн хувьд бол бүр үстэйгээ бүр ястайгаа лот байна. Магадгүй 14 хоногч болоогүй гэмээр надад санагдлаа. Яг интернетээс ингээ хайгаад янз бүрийн зургуудыг үзээд харах юм болоо балуут маань болохоор нэлээд эвгүй дүр төрхтэй харагддаг. За хоёрт нь бол илүү туршлагатай. Энэ бол арай гайгүй шүү дээ. Гадных нь маш их энэ хоолыг сонирхож ирд юм байна. Шар өсгөн бол хоёрсоо яг л өндөгний шар гэсэн үг. За. Бас өндөгний шар ямар байдаг лээ те? Яг л тийм гэсэн үг. За харин одоо гол шувуугаа одоо идэ гэж бодож байна. За. Амжилт. Царай хөвөрсөнгүү. Хөвөрж гин. Тэгээд миний хувьд бол энэ балуут маань жоохон жижигхэн шувуутай балуут байна. Сонирхол юм. Ястаа хоншорт идчихлээ. Би бол надад нэлээд л за ер нь би идэхгүй байна. Гэтэ ер нь онлайн хувьд бид нар энгийн өндөг иддэг чинь нэг ялгаа байхгүй сте. Ижлэхэн яг идсэн молекулын хувьд бол ойролцоо л сте. Энэ нэг жоохон боожцсон. За хоёр дахь хоол нь маань ийм байгаа заяа. За дараагийн хоол юу вэ гэхээр өндөртэй бас холбоотой. Гэтэ харьцангуй гайгүй. Тэгээ би энэ өндөгний талаар анх яаж мэдсэн бэ гэхээр Францд ирээд хэлний хичээл дээрээс Францын хичээл дээр бид чинь нөгөө интернетээс ирсэн оюутнууд нэгнийхээ өөртөө иддэг хоол моолнуудаа яриад байж байхгүй юу. Тэгээ манай хэлний багш монголчуудыг ер нь Монголын соёлыг бас гайгүй мэддэг багш байсан. Тэгээ бөөнөр иддэг мах цах ярьж байгаа. Монголчууд нэр адууны мах иддэгтэй гэдгсэн чинь тийм гэсэн чинь ардаас нэг хятад охин гэлтэхгүй адууны маха гэл амар тэхгүй морины мах иддэм үү гэл тэгээд гэсэн чинь багш тийм яасан гэдгсэн чинь морь хөөхөн штэ гэж явдیں۔ Нөгөө хятад охин жараас гэсэн чинь манай багш юу гэсэн гэж чи хоньны мах иддэг үү ааха гэдгсэн чинь хонь хөөхөн штэ. Тэгээ бүр сонирхолтой нь яасан гэж яг тэр монголчуудыг адууны мах иддэг гэдгийг гайхсан охин сарын дараа энэ 1000 жил дарсан өндөг авчирсан баггүй юу. Гэтэ энэ яг 1000 жил дарсан өндөг гэж ярьдаг. Тэг яг 1000 жил хвшилтэй хитэн хоногоос хитэн сар ингэж өндгийг одоо муутарж агаад хавхаар ултал нь одоо ингэж муутарж агаад хадгалж агаад тэгээд ийддэг байгаа. Тэгээд бидэрт яг хөрхөө сонирхуулаад авчирсан баг л та өөрийнхөө соёлоос. Тэгээд яг намайг адууны мах иддэг гэхэд морь хөөхөн штэ гэж гайхаж байгаа охин олон сар дарсан өндөг авчирсан. Дэгдэхээ ч гэсэн хөөхөн штэ. Шудраг ёс хаана байна. За тэгээ тэр өндөг нь бол ингэж харагдана. Behold, the century egg. Хавхаар өндөг ер нь бол To an American, this black egg might look like a strange thing to put in your mouth. Харж байгаа. Ер нь бол нилээ муутгаал ингээл ер нь бол мууцсан л өндөг гэсэн үг. Тэгээд би идэж үтсэн. Тэгээд идэж үнтсэндээ жоохон харамссан. Бас гэхдээ яг нэг удаа гэхэд сонирхолтой байсан. Золтол ангийнхныгаа урд ходоодоо уудалж чагаагүй, гаргаж чагаагүй буцаад ер нь бол онц амт байхгүй. Ер нь бол ямар ч онц амт байхгүй. Зүгээр л аюу онцгүй. Ер нь бол аюу онцгүй амт нь бол. Тэгээ энэс хийдэг арга нь аюу сонирхолтой заяа guys. Харж байгаарай. Ингээд нэг зураад so they don't stick together. Put in a vat and left to sit as модны үнсийг зуурч шавар болгоод тэгээ будааны одоо энэ юунд будааны тарианд ингэж зуураад as the name suggests for 100 years. тэгээд 100 жил хадгална.
Okay, it just looks like they've been sitting for 100 years. Цагаагаар хүйтэн байхад бол нэг 10 хоног хадгалдаг гэж байна. Учиргүй 100 жил бол биш юм байна бас. Тэгээд хэд хоногоос бол хэдэн сар хүртэл хадгалж иддэг. Тэгээд айгүй тийм онцгой өдрүүдэд одоо энэ өндгөө гаргаж ирж иддэг гэж байгаа. Бас нэг ёс заншлаад холбоотой байх. Амтнаасаа илүү зүгээр ингээд соёл ёс заншлаад холбоотой байх гэж бодож байна. За дараагийн хоолыг бол та нарын дийлэнх нь идэж чадахгүй. За яа, саях бол гайгүй гэсэн шүү дээ. Яг нэг 10 хоног хадгалсан өндөг нэг амруугаа шичих гээд бол бас яах вэ? Тийм шүү дээ. Харин одоогийн идэх хоолыг бид та нар яг одоо харж байна. Юу байгааг надаар хэлүүлдэхгүй мэдж байгаа. Өнөөдөр хідүүлээ шарсан харах хэрхэн хийж идэхийг үзүүлэх болно. Би хувьдаа 8 ширхэг харах хөргөшөнд хадгалсан байгаа. Яг одоо шарж агаад та нарт мукбанг үзүүлэх болно. Guys. Биш хүмүүсийг идэхийг харах болно. Окей. За харах бол ойлгомжтой. Ер нь бол гэхдээ харах идэж болж байвал Парист бол бид нар хизээж үлсчихгүй гэсэн үг. Яг бол Парист харахнаас их юм байхгүй. За хэдэн харах вэ? 1 2 3 4 5 6 7 8 харах. Яг 8 харах болж таарадах юм. За шууд яаж бэлтгэхийг харцгаая. Угаад юм байна. Цэвэрч байдал бол хамгийн чухал. Тэгээд буслагдсан юм байна тийм ээ. Бүр окей. Бүр нэлээд буслагдж байна. Гаргаж тавьж юм. За ямарсан Азил нэг орн байх шиг байна. Манай хататуиг яаж байгаа юм бэ? За тэгээ арсын хуулна. Арсын хуулна. Сарвуунуудын суулна. За ингэ дахиад угаана. За одоо тэгээд шархал байх. Маш халуун гад дээр хоошоо шарж байгаа шарж байна. Харах гэж мэддэхэргүй болчлаа шүү дээ. Харах гэж баг мэддэхгүй юм байна да. Lemon juice. За тэгээд давус сармис. Ийм сайхан ч яах вэ? Ийм дүрж байгаа соосондоо дүрж байгаад идэх юм байна. Идэхийг харцгаая. Амтрахын идэж байна. Гайхалтай. Өнөөрөө хоолндоо харах хийж идэе яг өнөөрөө. Энэ бичлэг намайг турахад маш их нөлөөлсөн. Өсөх бүртээ энд ирж үзэхэд л хангалттай гинэ. Өгд би шарсан дахиад заавар хайж байсан юм. Яаж яваад энд хүрээд ирвэ гинэ. Би өлсгөө болчлоо. Бүр ингэж будаанд ороож иддэм байна. Бас будааны ороо мөгөн харах юм ааши. Тэгээд шарчна. Guys, түр байж байгаарай. Спортоор хичээллэх сонирхолтой guys та нар донд байна уу? Маш хэрэгтэй юм зарлаатах юм. Зарим нэг ийм үе байдаг штэ. Ямар нэгэн спортоор хичээлмээр байгаа ч гэсэн яг аль спортоор аль клубт хичээллэхээ мэдгүй байгаа тийм хүмүүс M Sports аппликейшны Plus гишүүн болсноор Улаанбаатарт бүртгэлтэй 180 гаруй спортын клубүүдэд нэг удаа үнгүй хичээдлэж дуршиж үзэх Plus гишүүд 5-аас 65% хөнгөлөлт авах боломжтой байгаа. Тэгээ зөвхөн спорт клубүүд биш. Спорт дэлгүүрүүд байна. Adidas, Under Armour, тэгээ спорт лаунжууд, спорт одоо имлэгүүд гэх мэтчлэн спорттой холбоотой байгууллагуудаар цаашдаа хөнгөлөлт эдлэн гэсэн үг. Үүн дээр нэмээд аппликейшн дээр маш олон төрлийн спорт одоо контент хичээлүүд байгаа. Цаашдаа улам бүр нэмэгдэж орно. Тэгээд яг одооноос guys энэ бичлэг ороод M Sports аппликейшны Plus гишүүдийн хямрал эхэлж байгаа. Энэхүү бүх үйлчлэгийг та эдлэхийн тулд бүхэл бүтэн жилийн 24,000 төгрөгөөр л та Plus гишүүн болох боломжтой байгаа. Мөн хөнгөлөлт авах газрууд нь цаашдаач тогтмол нэмэгдэж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Эрүүл спортлог амьдралын хэв маягаар хамтдаа алхацгаая. За дараагийн хоол юу вэ гэхээр нэгэн одоо амтны мах байгаа. Энэ амтан бол Улаанбаатарт маш их байдаг. Тэгээд Улаанбаатарчууд маань ямарсан өлсөж өгөхгүй юм шиг байна. Бангладешээс гадна Хятадд бас харж байгаа. Тагтааны ферм гэж бол байгаа. Хэдэн 100 мянган тагтаануудыг бол өсгдөг. Тэгээд эцэст нь ийм хоол болж байгаа юм да. Дахианы махнаас нэг ялгаа байгаа юм юу ер нь. За яаж хийдгийг нь харцгаая. Мэдээж уугаан, буцалган, үүдийн аав. Оо. Юу пайлникаар халаачж гин. Тэгээд таны мах бол биеийн сайн гэж бас энэ идэх хүмүүс нь бол тэгж ярьдаг. Тагтааны гидсний юм сонирн байт юм байна. Тэгээд дараа нь шүл хийдэг гэж юм.
За тэгээд яах юм? Яг баахан амлагч хийж байгаа л сайхан яачж байгаа. Ийм их амлагч хийж байгаа байхгүй. А тэгэл шууд ийм юунд ороогоол, хаасанд ороогоол тэгээд ингээд өмсөн дээр тавьчих тийм байна. А тэгээд галж тагаад тэгээд шарсан тахтааны юм ах боллоо. Пүү. Нэг муухай бол харагдахгүй л байна. Яг ингээд болсон хойно бол. Энд ч овоо их мах ба штэ. 8 ширхэг, 9 ширхэг тахтай. 来点花生米，9万沙。 За ингээд сайхан идсэн чинь. Таад бүр яг амар өсөд байвал идэнэ сте гэхдээ. Яг үнэ л дээ. Бүр амар өсөд байвал би бол нилээ эргэлж жаал идэх байх. За дараагийн хоол юу вэ гэвэл таад баг мэдэх бах уу? Шарсан аалз комбож хийддэг. Одоо яг комбож дэлт гарыг харж байна. Jesus Christ, they're crispy, aren't they? Finger licking tarantula. Шарж байгаа юм шиг ингээд. After a few minutes, they're ready for eating. Шарчхан. Look at that. Oh dear. And the whole village is... Энд чинь бас нилээ тансаг хоол хийж байгаамаа бас тэндээ. We're heading to Comport, a remote village in the northeast. Комбожийн компорт Wildlife газар юм over байна. There he is. Jesus. Юу Big one. If bitten now, it's painful, very painful. ийм том аалзыг шууд үүрнээс нь хөөж гаргаал. Where are the fangs? Yeah. So he's not going to bite you now? No, not. No? Шүдийн явчихсан юм бах та. Put them on me. Oh, You pull in stronger. that feels weird. Furry here. Шүдийн навчаар хазна гэж байхгүй гэж байна. You can hear Хараа. how strong the head is. Huh? I've faced some really tough challenges on my travels, Is it normally this deep down? but there's something about these big That's a hairy cool beasts little that experiment, really eh? gives me the willies. Oh, here he is. Here he is. Just He's not getting away. Corner him. За хоолой бариарай. Catch from the back. It's very strong. There? Don't let his head move, so he cannot turn the head to bias. Толгойг нь хөдлөж болохгүй гэж байна. Тэгэхгүй бол эргэж хараад хаздаг гэж байна. They're strong. Very brave. Jesus Christ. За барьлаа. Шүдийн Tiki, come on. I was amazed at how strong the head was. Really strong. You're very strong. хүчтэй гэдэг нь мэдэгддэг гэж бүр. Jesus Christ. And is that big enough to eat? Yes. you Амар can nice. eat. Yeah. In some season, Sorry. Okay. Jesus Christ, they're crispy, aren't they? Finger licking tarantula. За ингэ сайхан After a шараад few идэнэ. minutes, they're ready for... Амтархан идэж байгааг та бүхэн харж байгаа. Та нар ингэж амтархан идэж чадах уу, guys? Би бол та нарыг эзний дараа л идэж чадна. Эхлээд та нарыг идэхийг харъя заяа. За, дараагийн хоолыг бол та нарын дийлэх нь идэж чадахгүй хаа. Би ч юу идэж чадахгүй. Зүгээр үнэнгээ хэлье. Барахгүй чадахгүй. Тэр нь болохоор юу вэ гэхээр хэдүүл өмнө ярьж ийсэн сарсан багвахын шүл. Тэгээд коронавиг үеэр бас коронавиг сарсан багвахын шүлнөөс ардтай гэж бас нэлээд их шүүм тарсан. За харж ийн сарсан багвахнуудаа барьсан байна. Бариад хитэн шиг байгаа юм те. Ингээ шууд усан живэлчтэй юм бах та. Тэг яаж барьсан юм бол яаж барьсан надад амар хачирхалтай байна. Яаж барьдаг нь алгаа. За. Лаврын навч хийлээ. Ингэ живүүлж байгаа шууд яач тийм байна. Дотор нь шууд чигчиж байгаа юм уу те лаврын навчаа. За. Хөдлөөд иш зарим нь хөөе. За тэгээ баахан ногоо хийж агаад устгачт юм байна те. За ингэ буцсан. Шүл нь мэдээж хар шүл гарч ийн. Гайхалтай. Тэгээ дахиж угаана. Тэгээ дахиад буслах юм уу? Тэгээд нөгөө сарнис мэнэс баахан амтлагчаа хийчихнэ. Тэгээ арьсыг нь хуулж агаад ялааттай холиод ингээд идэж тийм байна. Навчтай л холиод шиг байна. Ямар ч навч юм бүү мэд. Тэгээд соустайгаа холиод за заавал тэгэж ин амныхаа ама юм болж идэх шаардлага байсан ч юм уу ч юм уу. Энэ бол хангалттай чадах бах. За ийм байна. Та хэд идэж чадах уу? За дараагийн хоол юу вэ гэвэл та хэд баг мэдэхгүй баха. Дийлх нь мэдэхгүй бах. Япон хоол. Тэгээ ямар хоол вэ гэхлээр баавгаан сарвуу.
Ачнууд хийж гэн soy sauce шүлийн бэлтгэж гэн. Харж байгаа. Баавган сарвуу. Ийм том сарвуу байна. Тэгээ шүл болгоо буслахчт юм байна. Юу зулаагаад байгаа? Үсгийн зулаагаад байгаа юм уу? Өдөржин гэж бүх үсгийн зулаах юм уу? За ингээд арсын хуулна. Үнээр жинхэнэ ярихтэй юм байна да. Тэ? Тэгээд ингээд зулгаасаар агаад хамгийн сүүлд хөө сарвууг нь юу хумсын гэх юм уу те? Авч тийм байна. Сөний те. Том юм бит юм шүү дээ. Сонирхолтой. За тийм явсаар эцний юм болд юм байна. Нижний нэгээр нь гэрчээд. Тэгээд ингэж тавьдаг. Сонирхолтой. Ингээд тавьчлаа мэдтгүүл юм байна. Амтлагчаар зодоод. Тэ? Зарим хоолнуудын бичлэгүүд өсгүүгээр үзэж чадхаар байна нэ. Гэтэ сонирхолтой. Тэ? Тэгээ Монгол баагаануудаа 50 байлгаараа хөөе. Монгол баагаанууд ийм амттай биш шүү. Хайд амталж чадахгүй. Окей. За дараагийн хоол юу вэ гэхлээр биш үү? Яг одоо бид харж зарцаа. Израильчууд бол зарцааг иддэг гэж байгаа. Хараа. Ингээд шууд уутан дотор амар их зарцаа ингээд цуглуулж байгаа л харахгүй жоон хүүтэн болсон дараа зарцаанууд унтдаг гэж байна. Унтаж байх хоорондоор нь очиод түүл тохиромжтой гэж байна. Монголчууд бол хизээж үлсэхгүй юм байна дөө. Зарцаа Монголд байна. Дагтаа Монголд байна. Like that. Then the preparation is simple. This restaurant can't get enough to meet demand. There's a waiting list of people, both religious Jews and curious foodies. Еврейчүүд их иддэг юм байна л та. Яг нөгөө шашингаасаа гаралтай те. I'm going to try some deep fried locust. Yeah. Crunchy, a little bit salty, and it tastes a little bit like shrimp. Самхархоо шиг амттай гэж штт. За дараагийн хоол юу вэ гэхээр Монгол хоол байгаа. Монголчууд бол бас сонь хоол иддэг бол бид нар мэднэ. Тэгээ хэрвээ гадны нүдээр тарганы боодог, ямааны боодгийг ингээд хийх харах юм бол бас аюу сонь харагдана. Тэ? Гэтэ өнөөдөр бид тэр хоолнуудыг ярихгүй. Өнөөдөр бид та нарын төсөөлж байгаа үгний хоолыг ярих болно. Энэ бол Тэмээний зүрх харж байгаа. Best Ever Food Review Show гэдэг YouTuber Монголд ирж Тэмээний зүрх идсэн юм байна. Ямар том байгааг харж байгаа. Тэмээний зүрх. Яалчгүй том амтны зүрхэлтэй. And Camel Hearts, this is my first one. Get into it. Let's see what happens. So right now we're just going straight down the middle. You know, it doesn't have a distinct smell or anything. It's not like mutton. It's not like lamb. Look at that texture, man. Ямар үнэр хүчтэй үнэр харж гэж байна. And the big cavities of the heart that's going to pump the blood through. What we want to do here is we're cutting these long strips of meat. We're going to grill it on skewers. It's barbecue. I can handle that. That's much better than milking a camel. Одоо ингэ чансан гиз харахаар гадныхын бол аягүй сонио харагдана. Надад бол аюу гоё харагдчихээн. Гизийг бол нөх их халуунаа, нөх их амтлагчаар зодохгүйгээр л гоё амттай байдаг шүү дээ. Мэдгүй бидний цусанд байд юм уу? Мэдгүй. North of Mongolia. From the capital Ulaanbaatar. We came here probably 7 hours. Тэмээний зүрхийг яаж шарсныг яаж бэлтгэснийг би хармаарх юм. За дараагийн хачгалтай хоол бол та хэдийн бол дийлхний мэдээж идэж үзээгүй. Монголчууд бол өстой иддэггүй хоол. Тэр бол шарсан нохой. Хэрвээ бид нар ингээд шарсан нохой гэдэг ингээд хайх юм бол хаасайгүй л ер нь бол бичлэгүүд бол нэлээд их харагдана. Вьетнам, Хятад, зарим Солонгосын одоо энэ өмнөх үеийнхэн хүртэл иддэг. Хятадын нохооны фарм бол хараа. Ийм их нохоонуудыг өсгөж байгаад бол махын бэлтгэж зардаг. Зах дээр бол одоо ийм их нохоонуудаас бол харж байгаа. Шарсан нохоон мах. Ер нь бол ийг нохоо гэж бодохоор яалчгүй ийг байна. Яалчгүй ийг байна. Уу яг нөгөө хөөхөштэй гэдэг шиг л бодол гарч байна надад бол. Шүлийн одоо ингээл манайхны боодны шүс шиг ингээл дараа нууддаг л байна. Тэгэл жоохон боод өрхөл болох ч тий. Боод өрхөл харагдаж байна. Нэг увцсан гахаа мах шиг харагдаад байна. Ингээ харж байна. За ингээ бэлэн болсон хоолыг харж байна. Зэрлэг биш үгсэн чи би хэний ч хүчлээгүй штэ гинэ. Өрөвдөлтэй л нохоод хайртай болохоор өрөвдөлтэй хайж байгаа. Гэхдээ яг уу одоо тэгэл соёл юм да тийм ээ. Тэгж л одоо хүлээж авах бах. Зарим нохоонууд хүний найз, зарим нохоонууд
хоол гинэ. 这种是菜狗，然后在印度嘛，它牛是神嘛。我知道。你们吃牛，你英国吃牛，他印度人全部反对。 Энтгэхт одоо жишээ нь үхрийн мах иддгүү айгүй бэлэгдэлтэй гэж ярьдаг. Тэгээд Англид үхрийн мах идэх юм бол энтгэх одоо эсрэг байр суурьтай байдаг. 华人他你怎么可以呢？是不是一样的一个道理啊？我一个公主，就我们本地的一个，就是一个，就是 Хятад тэрчтэй биш зөвхөн энэ хавьд л иддэг гэж байна. 地方的公主，就是我们喜欢为了管他什么事情。 Игүүлийн тийм ээ. За дараагийн хоол бол их бас сонио хоол. Хусны харах гэж та нар барыг мэдгүй бах. Вьетнам, Хятадд бол их энэ төрлийн амтныг бол хийдэг. Харах шиг мөртлөө ер нь бол арай том л гэсэн үг. Bamboo rats cannot withstand cold. Below 10 to 12 degrees Celsius, they will stop eating. A lot of protein, vitamins, and minerals. They also contain fiber, which helps promote digestive health. Биеийн цайл гэж энэ төмөр мөмөр юу уураг муураг их агуулсан л гин. За хусны харах нэг юм ятан байна да. Харах шиг мөртлөө илүү бүдүүн. Бас л ингэ шаарчдаг. Тосноос шараал ингэ идчихдэг. 这个好像中暑了。 Хятадынхаа TikTok дээр 8 сая дагагчтай гэнэ саяын энэ юуны хусны харахны фермийнх нь залуу. 这个好像中暑了。 Тэгэл ингээл барьж байгаа л идчихдэг. Та идэж чадахгүй аа. За хамгийн сүүлд ярих хоолыг бол та нар сонсоогүй хоол. Гэтэ тийм ч идэхэд хэцүү биш. Тэр нь болохоор юу вэ гэхээр шууны үүрний шүл гэж сонсч ирсэн үү та нар? Харах уу? Bird nest. Яг одоо бидний харж байгаа шүл бол шууны үүрний шүл. You guessed it, bird nest. Шууны үүрний шүлэнд хийсэн хавчны мах гэнэ. Тэгээ хүмүүс бол айгүй эрсдэлтэй орчинд ингэж очиж шууны үүрийг бол авдаг. Тэгээд энэ шууны үүр нь болохоор шууны үүрээр хийсэн шүл нь хамгийн үнэтэй шүл гэж яригддаг. Өөрөөр хэлбэл одоо шууны шүлс гатаад тэгээд ингэж 1 кг нь $2900 харж байгаа зөвхөн одоо энэ шууны үүр нь тэр амар үнэтэй байх бол arгагүй. A soup that locals believe is good for your health. Demand is so high that Swiftlet farms are popping up all over Southeast Asia. Олддгүй учраас тэгээд үнэн ч гэсэн юм ингэж өсдөг гэж байна. Тэгээ хүмүүс ингэж шууны үүрийг You're then gently peeled away from the cave walls. Жижигээр нь ингэж yung ibon nun, pag walong piraso yung pugad, ibig sabihin yung ibon niya ay ингэж цуглуулах аяг хэцүү байдаг учраас бас lagi yan, 10 pugad daw ang ibon kagad yan, mag-partner kagad yan. The local city hall тэгэл ингэж цуглуулж байгаа л энийгээ ингэ зарна да. Buys the nest from the bushadors at a regulated. Яг нэг бодлын жоохон харгислын те үүрийн авчид гэрийн авчид цуглуулад хоол хийчихдэг. Тэгээ одоо яа гэх вэ? За чигсаал энэ хүрээд дуусч байна. Та хэд энэ хүн 13 хоолноос яг хэдийг нь идэж чадхаар нь харъя. Тэгээ хамгийн их хийг нь идэж чадхаар хүнийг би энэ 13 хоолоор дайлна. Тэгээ идэж чадвал маш өндөр мөнгөн шагналтай байгаа. Хамгийн их тоо битсэн хүнд энэ хүн 13 хоолны дээжээс нь өгөөд тэрхүү 13 дээж идэж чадах юм бол 30 сая төгрөгийн шагналтай байгаа. Тийм учраас анханасаа шударгаар бичээрэй. Яа сайн нус гооччлаа. Sorry. Ханиаттай байгаа шүү. За тэгээд хүн болон лайк дараарай. Лайк дагахгүй бол би энэ 13 хоолыг гэрчин аваачиж хөргөчин чинь хий шүү. Тэгээд дараа имслэгээр уулзлаа. Түр баяртай guys.